манай төрлөх нутаг сонгон сумынхан энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэхээр бэлтэж байгаа. 100 жилийн ойн босгон дээр 2024 онд манай Кемер уугийнхны хамгийн ахам дууд манай их жаргалынд уулзж ярилцж байна. За Кемер гэдэг ууг яагаад бий болгосон жижигхэн түүхийг эхлэе. За бидний овг удам угсаага нэг тийм тоодогчгүй байсан, мэддэгчгүй байсан юм уу? За тэр үед нэг тийм чухалчилдаг байж. За гэтэл нэг өглөө манайхад дотгой тоогоочийг гайж байсан. Дотгой тоогооч. Тий. Дотгой тоогооч нэг жоохон уургашуулаа сууж байна. Тэгээ би дэрэгдэн очиод зогсчихсан дотгой надруу нэг харчаад танаахан ч алгадуутайхан гэж хэлж байна. Алгадууныхан. Алгадуу. Тэр алгадууныхан гэдэг үгийг би анхудаага сонсож байгаа. Сонссон. За тэгээд ингээд алгадууныхан гэж юу вэ гэж бодоод тэгсэн чинь ер нь тийм юм байна. Манай сонгонд нэг 3 овгол байсан юм байна. Алгадуутайхан, харлагдуутайхан, урайхаавгийнхан гэж. Тэгээд алгадуутайхан гэж яагаад дэрсэн гэхээр манайхны удам судрахын хизээнээс нааш тийм алгадсмын адуутай байсан юм байна. Тийм байна. Тэргээр нь дамжуулаад одоо алгадуутайхан гэдэг болсон байна. Гэхдээ тэр алгадууныхнээс галиндаг яаж тэр тогтоон гэдэг үү. Тэгээд тэрнээс хойш одоо тэр тогтоон дансрамжийнхан гэдэг бас болсон байна. Тэр одоо манайхны өөрөөр хэлбэл хамгийн том нагас игчийн нөхөр дансрамжуу гэдэг хүн байна шүү дээ. Тэр чинь ингээд архив дээр үтсэн даасрынжуу гэж хэлсэн байгаа. Дансрамжуу. Тий. Дансрамжуу биш. За тэгээд тэрнээс хойш ингээд яваад байсан 1990-ад оноос эхлээд нь овг тогтоох хөдөлгөөн өрнөсөн. За тэгээд бид нэр овгоо тогтоох гэсэн чинь ингээд алгадуутайх гэж яваад байсан чинь нөгөө Монгол Улсын анхны ерөнхийлөгч очрот чинь нэг сониндээ ярилцлага өгсөн байна. Манайхан одоо алгадуутайхан байгаамаа. Алгадуутайхны шарт түгийг би хадгалж байгаа гэдэг ингээд явчихлаа. Шарт түгийг хадгалж. Тий. Тэгэхээр би юу гэж бодсон гэхээр бид манайхан ер нь удам судраасаа нэг тийм одоо нэр төр дургүйхан өөрсдөө хөөргөж магтахдаа дургүйхан улсууд чинь за ингээ Монгол улсын 1-р номерын хүнтэй нэг овгийнхан болох гэж байгаа юм шиг санагдана гэж бодоод бүгдөө ер нь шин нэр бодоод тэгээ Кемер овгийнхан гэ тал дэш нь захиа бичээ. Тэгээд энэ овгийг одоо бид нэр тэгээд Кемер овгийнхан болцсон байгаа. За тэгээ Кемер овгийнхныг одоо ингээд удам судрын көөсөн чинь бид нэр нь урагшаага цөөхөн үе мэдчихээн. Одоо тэр бигзийн götөрсөн тэр гүснэгтэндээ тэр шомбон бонит гэдэг хоёр хүнээс л одоо бид нэр үүсцгаасан юм байна. Үүсцгаасан. За тэгээд тэднээс үүссэн одоо за хамгийн том цэгмэд гэж хүн байж. Одоо тий цэгмэд. За тэгээд дараа нь одоо танаа зидээ байсан юм уу? Тийм шүү. Тэгээд одоо тэр манай нагц бол бүдрэгч байсан юм. За тэгээд түүний дүү одоо миний ээж долгор байсан юм шүү байна. 28 онд долгор 20 настай байсан гэж байгаа юм. Долгор 20 настай 28 онд тий. За тэгээд дараа нь айдигээд одоо айдигээжийг синглав гэж тэмдэглээд байсан байгаа. Айда синглав тий айда надад нэг ярихдаа за манай ээж чи одоо цэрэм бүтэдүүлүү цэрэм бүжидүүлүү гэлээд Чулуунбаатарын ээжийг бас тэр хоёрын нэгээр хэлсэн. Цэрэм бүж. За ингээд бидний ийм овгтой улсуудаа гэд. Тэгээд бидний чинь нэг ийм овгийнхан үүссэн байна. За тэгээд тэрнээс явж ясан чинь тэр овгийнхан дотор ч одоо ингээд одоо бид 3 сууж явах юм. Манай 3 ах ингээд 6. За тэгээд тэр Намхайн бөө гэдэг хүн 7. Чулуунбаатар чүүжгээ 8. За Сахиа гэдэг ингээд 8 эрэгтэй, 1 эмэгтэй байсан байна. Одоо нэг үеийнхэн тийм үү? За тэгээ Сахиа яг хүнтэй суугаа явчихна. Тэгээ бид ингээд 8 эрэгтэй нэг отод ингээд байж яахгүй ерөнхийдөө. Тэгвэл тэр Чулуунбаатар чүүжгээ бол биднээс арай тусдаа бас холхон байсан ч айрын хавцаа байсан ч айрын бид 7 бол тэгэл ер нь нэг голомтл байж исэн нөхөр. За тэгжсэн чинь одоо би чинь бутаж хүн манай гиндэн сүрэн донгойггүй юм байна. Ингээд манай ээж нас урддаг юм байна. Манай ээж нас ураад
4 өнчин хүүхэд оцсон байгаа 4 эрэхтэй. Одоо хамгийн том нь жойдлч. Тэгээ мегаморч, хайд, галинд. За тэгсэн тэр бонит гэдэг хүн бид дөрөв дуудаж байна гин. Одоо жидгэр байдгийг ярьсан түүх шүү дээ. Бонит гэдэг хүн байж. Тий, бонит одоо бидний эмгээж бид дөрөв дуудаад за ямар тушаал гаргасан бэхээр зарлиг юм дөө тий. Манай нэг бүтрэгчийг дуудаж оруулж ирээ. Тий. За бүтрэгчийн эрэгтэй хөнгөөхөн энэ галиндыг авч морой аргамжуулаа. Толгоогоо төшөөл. Хоёр амьдралын мундаг юм хэлсэн байна. Морой аргамжууд толгоогоо төшөөл. За тэгээ чойдлчүүчи хоёр дүүгээ дагуулад гэртээ очиж амьдраа. За тэгсэн манай айдаа бас хитэн ялам сургаж явах юм гинэ. Одоо ухаандаа баг дүүгээ айл төгчийг гэж бодож байгаа юм уу? 2 3 дүүтэйгээ би 2 дүүтэйг би дааж амьдрах болж ийн гэж юм. Тэр нэлмс бол учир хөтөлийн нэлмс шүү дээ. Тэгээд нөгөө хоёрыг дагуулад гэрлүүгээ яваад бүтрэгч гэдэг хүн намайг хөтлөөд гэрлүүгээ яваад ингээд одоо би тэр бүтрэгчийн хүү болоод ингээд явчихчих. Би одоо бүр муу мэдхийн нөөцгөн бүхэд гаргаа шийдчихсэн одоо бүдрэгчтэй. Тий, тэгээ би ээлдэг. Толгоогоо төсөөлж өгөхээр нэгсэн намайг одоо тэр манайхан нэг лам бүр зинжээ гэдэг хүн байсан. Тэгэрч яваад ээлж төө тэр орондоо шийдсэн гэж. Тэгээ тэрнээс хойш ээлхээ байцсан. Ээлхээ байцсан. Эрүүлжтэй одоо мэдрэлтэн тохиолдсон юмыг л нэг зарчмыг юугаар байдаг юм уу идгээцээ тэгээд болчихсон. Тэгээд ерөөсөө ээлхээ болчихсон. энэ яриад унацдаг. Тий, яриад унацсан. Ерөө амтл байсан байгаа юм байна. Тий. Тэгээд одоо би анингааг Викториавын муухай мэдээд байгаа. Ер нь анингатай төхөөрхүү ийм өндөр шар хүн байсан гэж бодоод байгаа. Би. Тийм байлгүй. Тий. За тэгэл ингээд одоо манайхны түүх эхлээ явж байгаа. За тэгсэн манай жидгэр айдаа одоо залуу хүн чинь бас одоо юу хийсэн? Улаанбаатар явна боллоо. Улаанбаатар явна усан чинь энэ тайчууны жижигхэн борц нэг тийм жижигхэн борц нэг хийдэг юм аа. Улаанбаатар явах гэж шүү дээ шинжин. За тэгэл явах гэсэн алгацсан. Улаанбаатар явсан байлгүй. А тэгс нэг мэдсэн дуулцсан. Нөгөө жидгэр үуч налахаа уурахад орцсон байна гинэ. За тэгээ ирдэгвэ. Их олон жил харуулсан. Нэг орой л одоо нэг тийм нэг ачааны машин манайхныг зориод одоо манайхаж хаах нь байсан хангайд л байсан. Зүтгэсээр байгаа дэрсэн тэр үеийн машин тэр гэж таарах юм байсан байлгүй. За бид нэр л одоо тэр багаатаа ирж ийн багаатаа гэдэг. Багаатаа ирж ийн гэж одоо ушуурсан нэг тийм бинтүү халимгтай бууралж олж гараад өөр хүн байхгүй. Нэрэлдэг байлаа шүү дээ. Тэгээд айдаа чинь тэгээд Улаанбаатар яваад их олон жил болж ийж ирсэн. Их олон жил болж. Алайхаа уурхаад ажиллаа. Тий ажиллаа. За тэгээ ерөнхийдөө одоо манайхны түүх тэгээд одоо өнгөрсөн 23 онд бид нэр ингээд 2023 онд төрлийнх нь уулзалт зохион байгуулсан. За тэнд одоо манай хөдөө байгаа улсууд их сайхан зохион байгуулсан нэг 150 хүн цугласан байна. 150 олон хүн цугласан байсан. За тэгээ тэрнээс би сая хэллээ. Ер нь тэр олон 150 хүн цуглах одоо миний л мэдхээ одоо таньдаггүй ер нь 20 гаруй хүн болчих. Бусд нь дандаа танихгүй болсон. За тэгээд одоо манай Кемеровгийн дотроос одоо хамгийн ахмад нь манай анинга одоо 80 гарчин 90 40 86 таа болж байна. За тэгээд анинга бид гурав ер нь бусдаасаа бас их дотн байсан уусууд. За бид зөвтөр бол хамт сургууль суудаг. А нэг нь гарч нөгөөх нь гарч байна. Зургдугаар ангид байхад манай аав насвараад одоо бүдрэгчид хүн насварж байгаа нэгдүгээр үйлрэл нас барцсан. За тэгээ би одоо ээжигээ ганцаар ингэ сургуультай явахаар байхгүй. За нөгөө хөхөө өвлийнхүүд а тэгсэн би галын сургуульд явах би боллоо. Ингээл айдтойр хоёулаа сургуулаас нэг нь 6 дугаар ангийн хаяад нэг нь 5 дугаар ангийн хаяад сууч тэгээ гарчичаа. Тэгсэн хойтон намар надад сургуульд сурмаар байгаа. Тэгсэн амбал нэг 2 литрийн бетант арих ганцглаад нэг бяслаг нэг өрөм ганцглаад тэр цэцүүлэн сургуулийн захирал Магсарж юу гэдэг хүнд очиж байгаа. Магсарж юу нь манай сонгон сумынгүй юм байна.
Тэгээ бид хоёр гадна тэгээд нэг тийм чимээ чагнжига сургуультаа нохоош хэл гаднаа эргэлдээд байгаа. Тэгээд амбаа нилээ удаа бодоод танилцал уусуудаа цай болоо. Тэгээд амбаа гарч ирсэн. За амбаа ямар шийдтэй гарч ирсэн бэхээр за ингээд та хоёрыг шинэ жил хүртэл харах гинэ. Тийм үү. Одоо энэ 7 дугаар ангид оруулъя. Нэг 6 дугаар ангид оруулъя. Тэгээ шинэ жил хүртэл одоо харъя. За тэгвэл ингээд тэр ангиад дэвшээд яваа гэсэн одоо тэр магсарж юу гэдэг сумын хүмүүсээ тийм шийдэл гаргана. Тийм манай анингаа гэж байгаа. Тий. Тэгээд одоо бид нэр ухаанда сургуулаа дахиж одоо хаялгүй арайхад нэг орж явахгүй. За тэгээд бидний алхахыг шахгүй. Сургууль явахад бол тэр унаа мунаа гэж одоо бүгд анингаа хариуцсан шүү дээ. Бид хоёр ингээд хавсаа явган гүрээ дээр. За тэгээд бүтэн сайд дээр нэг өдөр өглөө нэг саамын гүү надад аюулаа явна. Очоод саамын гүүгээ хазаараа наваа тавьчихна. Саамын гүү гүүгээ дээр. Тэгээд тэр чи одоо тий одоогоор дороонд хул авдсан байх шүү. Өөрөө гүрээ дээр. Тэгээд тэр унаа мунаа гэж бүгд анингаа хариуцсан. Өөр хэн ч хариуцахгүй. Тэгээд бид хоёр тэгээд бид гурав чинь нэг тий ээж одоо чи өдрийн хүмүүс хөрхөө хүмүүс зайдангүйгээр л бидүүдийг оруулах гэж суртаа хуваар оруулах гэж көгөөж явдаг гэсэн. За одоо тэгээд одоо манай анинга өөрийнхөө санаж бодож байгаа түүх сони юм сайхан ярина. Над шиг л одоо ингээд задгай сайхан ярина. За тий. Одоо тэр бүнэт гэж ирэн сүрхий хүн байж тий хаяа таар дуусаж ярьдаг. Би бол бодож байгаа нэг тийм ганц шүдтэй нэг өндөр жуганцал байсан бодох. Өндөр жуганц. Тэр нэг муухан мэдээд байгаа. Тэр муухан сүрхий жуганц. Зайдангүйгээр одоо зайдангүйгээр мордоод хүүхэд хөвтэй уургаар шилбүр гэдэг хүн байх уу? Тий. Тэр мөн бэрхгүй байсан байгаамаа. Тэр чонцээ насрахыг би нэг муух мэдчих үлгэр шиг. Тий би бас нэг юм мэдээд байна. Чаашаасаа үлжэн дээр байсан яг яасан чаалал нэг манайх төрүүлэн үсий. Манайх төрүүлднүүгээд тэгээд одоо шинэ буудалд буугаад тэгээд бүтэрийг аргалт үүж явсан. Өдөрсөө одоо тэгсэн нөгөө танах хойноос нүүж ирэх хэрэгтэй шүү дээ. Тэр өдөр. Говийн тэр тий говийн тэр бормаахан гэдэг тий. Тэгсэн бүтэр ингээд тэр аргалт үгээ явж явсан. Нэг мөртэй хүн дахиад ирд юм аа. Тэгээд одоо би холхон аргал төрмөлөө явж байгаа. Тэгсэн аавд нэг юм хэлж байгаа. За тэгсэн одоо аргатаа аргалаа ягаал тэгээ явахгээ суудсан. Тэгсэн нөгөө ээж чинь нас барлаа л гэж гэлсэн юм байлээ. Тийм болсон юм байл. Тэгэхэд бол яг би сайн мэдж байгаа. Манай төрүүлээ нүүсэн. Тэгээ танах тэр өдөр хойноос нүүж ирэх хэрэгтэй илдэггүй. Тэгсэн бид хоёр аргалт өгөөд одоо нэг тийм цас масын шуурцсан жаахан нингүн застай тийм бор болсон газар бид аргалт өгж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм болж яасан тийм. Тэгээд тэр формахан гэдэг газар нас орсон бодогдоод. Тий тэр говьд. Тэгвэл тэр нэг юм тэр шомбон гэдэг хүнийг одоо ягаад орос шомбон гэдэг байсан. Гэхдээ тэрийг шарал хүн байсан байна да гэдэг. Би бол ингэж бодоод байгаа. За тэр шар байсан байж болно. Дараа тэр нөхөр нөгөө нэг юуны тунгалаг тамирын хянуундыг гардаг шиг нэг бас орос морс зуучлаад бусны хүмүүсийн нэг 8 мм хийлгдэг тийм Оросын одоо хэд гурван хөвгтэй хүн байсан шиг байгаа. Гэхдээ тэр бас тийм байж болно. Тий. Тэр тэгээд бас юу шиг байгаамаа. Бас тэгээд тэр худалдаанд их явдаг байсан. Тий харин тий. Тэгэхээр тэр орос худалдаа чинтэй яв тэр тэрдүүх явдаг байсан. Тэгээд одоо та хоёр мэдчихэж байгаа. Манай аав нэг тийм одоо бас нэг хараал гэдэг шатамайд гэдэг. Тий. Шатамайд. Тэр нь одоо ингээ бодоход иштэй төгөө ихсэн үл юм шиг байна. Оросууд одоо юм иштэй төгөө гэдэг шиг. Тэр л одоо дамжиж ирсээр байгаа. Аав тэр ихээр шатамайд гэдэг үг. Тэрийг одоо ямар ч хинч тайлж чадахгүй цэвэрлэгэн толон дээр ч байхгүй. Тийм үг байхгүй. Тэгэхээр одоо юу бодоход тэр иштэй төгөө гэдэг үгийг л маний хүн ингээд монголчлоо шатамайд болгоцсон. Юм уу шатамайд гэдэг. Тийм байсан. Тэр шатамайд. Тэр орос шамбонгоос ирсэн үгч байж байгаа. Үг бол гэж бодоод байгаа. Тэгээ би тэр орос шамбон гэдэг бол бас тийм оросууд дамжиж ухаанда 8 хийхэд зуучилдаг. Бас одоо тийм хэд гурван орос хэлтэй хүн байсан шүү. Тэр ч хүм одоо хаанаас аль нутгаас сонгон суурсан тэр ёстой бүгд.
Алдар ханаас л ирсэн юм шиг өргөд байгаа юм байна. Тийм үү? Алдар ханаас л ирсэн юм гэж би бодоод байгаа юм. Алдар хаанд манай аав ээжийн төрөлгөөж эхлээд улсууд бас говьд байж байгаа хүн ирдэг байсан. Бас Бас тийм ирдэг үү? байсан. Тэрнийг өстой мэдэхгүй. Магадгүй юм аа. Тэр алдар хааны улсууд байсан шиг өргөд байгаа юм аа. Шатамайдлыг Тий. За тэгээд одоо биг зүтэр бол бас нэг азтай улсууд. Одоо энэ төрөний хэлдэг одоо тэр 7 ихтэйгийн хамгийн бага нь биг зүтэр байхгүй. За тэгээд биг зүтэр одоо юугаар их азтай улс вөхөр энэ сайхан ах нарын дэргэд өссөн. Сайхан ах нарын дэргэд. Одоо манай энэ 7-оос чинь ганцхан нөхөр тамхи татдаг байгаа юм. Нэг манай шойлж байдаа цэрэгт явсан цэргийн бэлэг ганц цэрэг тамхи татдаг, бусд нь ерөөсөө тамхи татдаггүй. Архиухгүй. Хараад ерөөс хэлэхгүй. Нэг ихтэй амгалан сайхан улсуу. Тэгээ тэдний дэргэд одоо бид зүтэр өснө гэдэг бол айхтар сайхан азтай байхгүй. За хоёр дахь азтай юм нь юу болсон бэхээр ингээд тэр одоо улсын хөгжлийн дагуу биг зүтрийг ухаанда сургуульд орох үед хүүхдүүдийг сургуульд хамруулах тийм одоо тэр зэсгийн бодлого яваа. Тэгээ бид хоёр одоо сургуулаар орж явахгүй. Бусд нь одоо тэрнээс төрүүлээд ингээд явцсан сургууль сурч чадаагүй тийм үйл явдал болсон юм шиг. Одоо ингээд эргэцүүлээд бодож байгаа. Айта нэг аранга маслимлигийн сургууль явсан санагддаг. Тэр мэднэ. Тий. Тэр банзагчтай цуг байсан. Тий. Тэгэл тэндээсээ л мань хүн налаах. Тэндээсээ налаах юм. Налаах юм шиг байна. Тийм ээ. Нэг тэнд байжсэн чинь нэг одоо арагчиг юм шиг байгаа юм. Тэнд нэг айдаа тэнд ирсэн байгаамаа. Ээж анинга видгураа очсон гэсэн нэг олон мордоо дундуур яваад лайта нөгөө богцгээд нөгөө ганцгалдаг юмнаас чихэр гаргаж өгөөд ингээл. Тэгэл ээж бид нар одоо гэртээс айдаа тэнд үлдсэн. Маргааш нь усан чинь айдаа нэг юм миний тэр муу гой хар шилэвтэй. Тий. Тэгсэн хар шилэвийн ураа хайцсан ингээд дал байсан өрөхгүй юу? Тэгсэн чинь хэн юм болсон мэн тэр гэсэн чинь дойдон бүр хүүхэн юм малгай гураад ингээд хайцсан байна. Ээж чинь тэнд өстө хил дээр л агсамж байгаа юм да. Тэгээд дойдон бүр нэг л хаяадгүй дээ. тэр малимлийн техниконд тэгж ирээд ихсэн шиг байгаа юм. Тэгээд сүүлд нь би сая ярьж байгаа бол тэр дойлоо тэр 57 онд мал нийгэмшилж яхад дойлоо отон дотор ирээд. Тэгээд хүү ирэх нүгөө чи нэг мэрэглээд гэсэн чинь хоргот өгөөд тэр хоньны хоргот өгөөд тэр. Тэгээд би надад хоньны хоргот төлгөө дойлоо мэрэглээд одоо орж цайгаа чинь одоо ирэх чи. Ирэх чи. Юу киний айдаг ирэх байгаа. Ээж мэрэглүүлээд. за. Одоо Тэгсэн чинь яг манай гэрийн урдуур нөгөө цахнаас явсан шуудангийн машин явдаг юм. Яг гэрийн өвдөн дээрээс ээжийн цайг бодлого байхад айда бууж. Дойлж өгөө мэргэлдэг. Тэ. Хүн байсан байгаа. Тэр сосоод ойлоо ойгоо мэрэгэн хүн байсан байлээ. наалайгаад очсон хойно тэгж ирсэн байх. Тэр наалайг уурахад очсон. Ер нь тэр л удаан гутаага ирсэн байхгүй. Тэр дээд тухайд мал нийгэмч. Тэр мал нийгэмшиж явах үед. Тэгээд ирээд одоо манайхан малаа нийгэмчлээ. Тэгээд тэр намар Амбат хоёр олчихсан байхгүй. Тий. Амбат хоёр. Тий. Чи нэгдүгээр ингээс. Тий. Би хоёрдугаар ингээс. Тэгэхэд энэ нөхөр юм жоохоо юм. Бэсээ одоо хоёртой байсан юм. Тэгээд бас тэр биг тавар отоос ирж байгаа. За тэр үед чи отоос ирсэн улсууд одоо хамгийн их гоё чихэр нар хамб гэж. Чихэр байлаа тэгэлгээр цаастай. За тэгээ нар хамб амбатай л ирэн тэгсэн даавал одоо бигзийг нөгөө нэгдүгээр ангидаа сураагүй. Нэгдүгээр ангид нуруулах зорилготой лаавал явж байгаа. Нэгдүгээр нар хамб яагаад бас нэг тийм эренцэн дээр зөвхөстэй уулзгаад одоо тэр үед бол хамгийн том авилгал болж шүү дээ. Тэгээд одоо багшийн дороо яв ингээд тавьгаад тэгээд нэгдүгээр ингээд сурагч. Ахаа боллоо гэж хэлж байгаа. За тэгээ амбайн хоёр бас их сонирхолтой юм ирж байгаа. Нэг надад нэг ширэн зүг, бигс нэг ширэн зүгтэй. За тэгээ тийм ширэн зүгтэй хүн тэр сонгины сургууль ер нь нэг их олон байгааг. Айгүй би хоёрч байсан байх. Тийм юм болж тэр чинь их хэлбэрхаа ингээд ганцхан юм дараад тийм нэг ширэн зүгтэй. Бүх гэж ихтэй хин. Тэр хондоо манай Монгол анхны бүтээгч байсан шүү. Тэгээд бигс нэгдүгээр ингээд орж би хоёрдугаар ингээд одоо төгсөж явахгүй тэр чинь. Тэр чинь одоо 1950
8 он болж шүү дээ. 8 он. Тий. 59 он ч болж байгаа юм тэр. Тэгээ 58 оны намар аавтай бид өвчсөн. Тэгээд өвчөөл бид гिचэл дараад ирэхэд баахан махчараа тавьсан савцаач. Оюунд бараакны тэр махануудаа ямар учиртай маха өгөхөөр нэг жил нөгөө мал жаацл нэгэ. Тэгээ нөгөө хөдөлмөр өдрийг гохсон. Тэр жаацсан махныхаа махыг малыг өгч. Туранхай. Тэгээ тэр чинь бол зөвхөн гаргал одоо нохоо идэхийн дагавар хүүхднийг үнэрлээд аягласан янзтай ингээд аамчнаа тавьчихсан. Тэгээд жах идж байгаа тэгээд ямаа намхан тэр одоо тэр үе чинь нэг тийм мах цахны тиймэрхүү зүйтэй байлаа шүү дээ. тэргүүл байсан байна. Тэр үл манай ээж ус Улаанбаатарт явж байгаа нөгөө дүү чондингэнд очих гээд. Тэгээд бид гурав үйлчж байгаа. Тэгээд бид гурав ер нь эддэг бол хоёр хон. Орой нь бол бууз хийж идэн өдөр мах идэн тэгээд одоо яаж одоо Тэр үеийн одоо их сонио одоо тэр тэгэд бид гуравтай дорж бол эмч тий нэг хүүхэдтэй байгаа. хаяа нэг ирдэг тий. Тэгсэн тэр Анинга одоо та миний л мэдхээр бидний мэдхээр ер нь адуу хөрлөх хариулсан. Ер нь адуу хариулсан. Адуу хариулах, өхөр хариулах, за сүлд нь төлөг хариулах. За тэгэл 1000-аас доош мал хариулж ирсэн түүх анингаад байхгүй. Тэр тухайга нэг бидний сайхан уучлаад өгөөч. За тий. Юу гэтэрээ 1000-аас доош мал хуваач хөтөн боллоо тэгээд 1000 малчингаар 7 жил болов 8 жил болов тэгээд улсын сайн малчин боллоо. Одоо яах вэ? Одоо төрийн гişиг нэгдлийн буян гээл бодож ялаа тэгээд одоо тэгээд юу л нэг хэдэн дүүнэрээ одоо тэгээд сургууль ядамжуулах гэж их боддог байлаа. Одоо тэгээд энд тентгийн сургуулиас очихгүй барин тэгээд одоо замын зардал одоо юутай явуулах вэ? Үгүй 3 цаас мас гэж гүйдэж ирнэ. Одоо 100 цаас өгч үзээгүй дээ үзээгүй. Юу үзээгүй. Ер нь тэгээд тэгэхэд чинь одоо бас нэлээд хэдэн цаасаар Улаанбаатарт шуудангийн дэргээр ордог байлаа. Тэгэхэд одоо зардлын хүчирчээс юм уу мэдэхгүй. Одоо тэрийг сайн мэдэхгүй л. Миний дүүнэр одоо яах вэ? Тэгээд дөрийн гişиг сайхан хайрлж, сайхан эрдэм сурлаа эднүүд. Дор өрөндөө болж юун одоо яах вэ? Би харин одоо эцээдэд энэ хүүхдүүдийг арай сөөлүүлээ байна. Ер нь хүнд гэтээр үр хүүхдчиг хэрэгтэй байдгүй байна л да. Ер нь дөрөв мэрэгжил эзэмшээ дөрөвхон амьд зуугаад амьдраад тэгээд нэрл гараад явж байгаа нь бүр сайхан. Би одоо тэгээд энэ гिचргалын хүүхэд бас баярлалаа бай. Албат төвшин энэ дэрэггүй яах вэ? Төвших үедээ төр засагч нь хараад төвших байна уу төвшихгүй байна уу гэдгийг чинь цагуур харж байгаа шүү дээ. Мэдэж байгаа шүү дээ. Энэ үнд эзэн болох юм байна гэдгийг мэдэж байгаа шүү дээ. Эзэн болно юм чинь одоо эзэн болно гэдэг хатуу асуудал байна шүү. Ер нь эзэн болох чи одоо энэ хүнд хавьяа төгөн энэ улсын сайн малчин өгөн ч гэж энэ нэг хадгалж явах эзэн болно гэдэгт итгэжэл төр бол ус агуура харсан байгаамаа. Төрд. Би одоо төрдөө гомддгоо. Энэ жил ямар сайн дээ. Өвсгөл намын өмнөөс над 3 ном өгөөл явуулаа. Би тэгээд тэн дээр тавьчихаал тэр мөн хэртээ хадгалаад байдгийг. Тэгээд хүүхдүүд заримдаа аваад ураад дастаад энэ өдрөө болон цаа явах байж л байг. Энэ өвсгөл намын өмнөөс тэгэл явуулаа одоо тэгээд уяах болж л байд. Миний одоо ингээд өгөх юм аа гэхэд тамны дэргэд хэлэхэд энэ хүүхдүүд ер нь 1-2-оос илүү бүстэй хүүхдүүд гэтээрээ бас муу байна шүү. Ер нь бүстэй хүүхд чинь хүнийг нэрд гаргадаг байдгийн байна. Хүнийг дэвжээдэг байна. Олон юм байна. Одоо тэгээд тамныг одоо үр хүүхдээ сайхан өсгөл сайхан амьдраарай л гэдгийг үгийг л захих байна. Ондоолоод
өгөөч нь одоо өнгөнөө яриад байх юм аа. Энэ хэдэн оны аймгийн аварга. Энэ хэдэн онд аймгийн аварга болсон. 2007 онд болсон юм болов. Тэгсэн байна уу? Гом байхгүй. Ом ба. 2007 онд Та хинхэнтэй одоо ирүүлсэн бэ нэгдлийн? гомбо кэн Донго. алтаргангаа алтаргангатай бас. Тийм байлаа. Донгоотой Лонгоонтойтой бас хариулсан тийм. Лонготой бас хариулсан. Магсаржуутай бас хариулсан уу? Магсаржуутай хариулаагүй. хариулаа. Нэг мөсөнгийн арслааны тэнд нэг доор нэг тэдний гадаа нэг гүүрэл нэг хүүтэн бороод нэг хоносгож өгдөг тэр зун чинь та магсаржуутай одоо Тэгэхээр зүгээр л гүүрэхэд тань орсон. тэгсэн юм уу? Тэгсэн хүн. Түүнээс ороогүй хүн. Одоо тэр манай одоо миний аав тэр гиндийн сүрэн донгоо гэдэг сонин хүн байж. Тэр ер нь одоо ушуугаараа ер нь одоо баяр хүргэж яадаг хүн байсан байна. Тэгээд яасан ч үгүй. Гүн сагвантраа тэр буугаал нөхөр байдаг бай. Тэр нэг гурван мороо өвөлзөнгөө шөдөрж байна. Тэгээд алга болсон. Гүн тэгээд нэг өдөр тэгж гүн донгол энэ арсланы усан дороод гарч яасан гэж хотлогч үзээгүй хүн дээр зихтэй хийма. Гүн та хотлогчны дуусна уу? Гүн надаас бүр мэдэхгүй асууж. Энэ ер хотлогч хүн байна уу? Ямар хүн байна? Та дуусна уу? Гүн би дуулаагүй мэдэхгүй. Гүн арсланаас усууга гарч яасан даа. Тэгсэн гарч яасан үнэн байгаа юм да. Би сүйд нөгөө амтнаас асуугаад байсан. Үнэ. Тэр. Манай одоо тэр донгоо залуучуудтай ярьж хөөдөг тийм сонин хүн байсан шүү. Сонин хүн байсан. Донгоо ингээд нас барсны дараа одоо нөгөө манай намсраа хүү байлаа шүү дээ. Манай намсраа хүү одоо ингээд манай донгоо нас барсан одоо бидэнтэй ярьж хөөрөх олигтой гөгшин хүн чүү боллоо доо гэднийг тэгж ярьж ийсэн шүү. Ер нь тийм болсон. Ер нь одоо би чинь одоо яасан гол донгоо ер нь ээж цайчана. Тэгэл одоо ерөөсө тангад цайгаа уугаад тангатал дуусгаж байгаа. Тэгэл гарна шүү дээ. Тийм яарах юм байхгүй. Сонин хүн байсан. Яахгүй. Тэгэл яарна гэж байх. Одоо бол ирэхгүй явцсан. Гиндэн сүр ирэхгүй болоогүй чинь цөлөх тэгэл явж байгаа. Тэгэл нэг олоод ирнэ гэдэг. Тэгэл ээж нэг тийм хүн юм яриа сууж. Донгоодоос хүрээ хийж сууж яасан хүн юм аа. Гүү юу байлээ. Тийм үү? Цэцүүл заяагийн тэр нэг бас нэг тэр ургийн юм гэсэн юм донгоог чинь лам цэцүүл шавлын сууж байсан гэж хэлжсэн гэж магадгүй. Ой хасаа. Нэг хэдхэн суус юм уу суугаагүй мэлээ. Тэр ач одоо тэр даасрынжи хоёр дахты хоёр байсан байна. Тийм үү? Ач тэр хэн ламжуу ач тий. Даасрынжи хоёр ахты хоёр байсан. Ахты хоёр байсан. Тийм байна. Тэр хоёр ахты хоёр байсан байна. Тэр одоо манай нэг гачин бол нэгдлийн адуу боломжийг хариулсан. За тэгээд би сайн самтыг одоо бид санаж байгаа. Ер нь одоо ингээд тэр үед чинь нэг тийм хөдөлмөрийн баатар болох хөдөлгөөн өрнөд. Тариатад одоо энэ хончин намхайн бүү үүрэг аваад. Тэр баярыг руу нөгөө нацаг мөнлөгийн охин цогцлмоо үүрэг авсан юм шүү. Тэгээд анинга бас үүрэг аваад. За тэгээд анинга нөгөө хариулжээс одоо Мингада дунаасаа бас жоохон шилээд. Тэгээ нэг хэдэн азаргыг дасалж яваад бас одоо нэг тийм том зориг дэвшүүлээд бас нэг үтсээ. Тэгсэн үү? Тийм шүү дээ. Тийм. Тэгээд манай одоо сонгонд чир нь одоо мал өсгөн гэдэг бол их хэцүү шүү дээ. Одоо ханд манай шарнуунд бол өвөл бол мал байтгай жүтгэд тогтхоргүй засаад гүйтгэдэг газ. Тэгээд завхан мал руу нүүдэг. За тэгээд дараа нь анинга нэг тэр одоо аавыг насварсны хойтон жил юм шиг байна. Анинга бас адуу хариулж байгаа. Бас дараа нь нөгөө юу яагаад нэг тийм жазны үхэр цуглуулаад бас үхэр хариулах биг төвтөр нэг
үхэр тоож явдаг. Дандаа нэг 20 турхай бэрөө тэгээд нийлүүлээ тоолоо. 100-аар хөрөхгүй төхөр байсан санагдав. Тэгээд тэр чинь 100 таргалаад 30 минут болчихгүй. 130-ыг таргалсан. За тэгээд бид хоёр хаяад одоо сургуульд яваад гисэн. Сайхан мал байж. Одоо Анингаа тэгээд тэр үхэр адуу хоёртай Яасан юм бэ? оцорч байгаа шүү дээ тий. Тийм одоо хүнд хэцүү ажил хийжээсэнгүү. За морь их сайхан ургална. Нэг 3 сумын тэмцээн болоод сонгийн цэцүү бол төдөвтийн тэмцээн болоо. За тэгээд нөгөө тэр 3 сумын адууны тэмцээн болж байгаа шүү дээ. Морь ургал, нэмник сургана. Анингаа л одоо нэг морь ургалсан чинь л ингээд тэр чинь морин дээрээс ургалж байгаа. Ингээд ургалаад татах тэр адууч одоо зүгээр цэрхээ амтчих тэрийгээд явчихдаг. Нэг тиймэрхүү. Тэгээ анингаа тэр төрүүлсэн байх. Бас нэг цэцүүд нэг морины үлгээс ундгүй цэрэн дав гэлээ нэг нөхөр байгаа. Цэрэн даш билүү. Тэр нөхөр тэр морины үлгээ төрүүлсэн байх уу. Тэр зайсан морин дээр тогтоол тэр. Зайсан морин дээр тогтоол тэгээ босоогоор босоод уугаад болчихдаг. тэгээд би 2 дугаар байранд орсон юм уу ганц толгой сахараар шагнажээ. Гоо камтхан байсан байна. Том сахар гэдэг. Нэг хайрц сахарлаар шагнаад болчихдаг. Тэгээд болчихдаг байх. Саний чоос. Тиймэрхүү тэмцээн бас болж ийсэн. Авторынгаа гэж лутган байж. Тэгээд цохолдоо тэгээд төргөн морь ургалаа чирэгдэхээрээ тэр зүгээр л чарган дээр сууж байгаа хоёр хөлөөр явчихгүй. Тэрсэн гомбол тийм байсан. Тийм бас л нэг лутган байсан шүү авторынгаа. Гомбоёр лутган байсан. Сайр хоншорт гэд нэрхт. Сайр хоншорт өгөр хоншорт нэрхт. Өгөр хоншорт гэд. Өгөр амарт гэд. Нэг өгөр амарт ч лөө. Нөгөө тэр одоо Баатар суур гарч явсан юм уу? Завхмал ротороор явж яваад байлгын хайнгийн харуу нэтээс шүү дээ. Хиний хаа? Байлгын ном байлгын. Тэгээд гали битрийг тэрүүний хөөжгөд хаяад сургуулаад бид тэр хөгөөлөгдөг нөгөө хайлгын хөгөөдөг уургалдаг энэ хоёр. Уургалж чаддгүй. Нэг уургалахаараа нэг чирэгдээд оночлоо яалаа. Манайхан нэг элсэн дотор нэг буугаад нэг бүх морь алдаагүй юу? Тэгээ яваа. Тэгээд хин цаашаа дөржүүлэмж гүйцэжсэн тийм том ногоон дэлтэй. Дөржүүлэмж сонин хүн байсан. Өглөө айдыгинд байж байгаа тэр чи одоо. Тэгээд өглөө манайхны нөхөд морь имэж унаад ингээ явчихна. Тэгээд ачааж өгөн итэр байхгүй шүү дээ. Тэгээ явчихна. Тэгээд ороо хөрийдээ. Бас сонин нэг тийм хүн байсан. Нэг өгөр царай тэр одоо ер гүрч байгаа гэж байна. Тэр ер гүрч. Тэгж байна. Тэр өгөр царайд көмөр нас тэр ярьж байгаа ч тэр дөржүүлэмж чи дөрөг байхад бид дөрөг үйлчгэд нэг баг хүнтэй байгаагүй. Тэгсэн баава ярьж байгаа бацхоо. Ийшээ бидэнд нэг насрхан нүг баава биднэр зам гэдэг самбын юусан байхгүй. Тэгсэн дөржүүлэмж ярьж байгаа. Хэлдэг яриад өгөр царай хэцүү тий. Нэг доочог өгөр юм байдаг юм аа гээл. Одоо ер гүрч байгаа. Одоо анингаа одоо манайхны тэр Ширүүцэр бацлаа дээр нь ямар төрөл юм. Би одоо тэр Ширүүцэр бацлаа ээж тэр улаан эзэн сүрэмжүү гэдэг чунга тэр манайхны одоо Шомбон гэдэг хүний дүү байсан юм шүү. Харин тийм шүү. Тийм шүү. Одоо тэр Ширүүцэр бацлагийн тэр цаа яг бид нар залуу улсууд бид нар хүүхдүүд та нар залуу улсууд бас нэг их тийм одоо тэр жанжаач гонцтой нэг ойр дотн байгаагүй ч юм уу зүгээр яг хөө манайхан дандаа айл майл байсан л да. Тэгээ манай аав тэр бүдрэгч хийдэг хүн тэр жунгаа их хүнд итгэдэг. Одоо тийм тэр аавын байсан бол тэгэхээр тэр Шомбог гэдэг хүний дүү байсан байж. Дүү үл байсан ба. Тий. Одоо тэгээд тэр Ширүүцэр бацлагийн чинь одоо 5 ихтэй хүн 5 улаанаас орчлаа шүү дээ. Тэгвүү. Одоо би тэгээд тэднийг ямар төрлийн тогтоох гээд ерөөсөө амжихгүй. Одоо энэ Гаявцрын 2 хүүхдийн шинжлэх ухааны технологийн сургууль багш юм шиг байна. Хоёулаа яа. Тий, нэг нь л багш юм шиг. Тэр биологийн доктор юм шиг. Тий, төвгийн устдыг сурж байгаарай. Тэр үсгэд нэг ихтэйгийн хүүхэд одоо тэр биш байна уу юу? Нэг сонгуулаар явж усан чинь надтай явж уулзсан. Тэр шүү. Тий, Баян зүрх нөгөө TV оюун орлын сурталчилгаанд явж усан тэр биш ирж уулзсан. Тий. Тэгээ одоо бас тэр активнэрийнхаа тухай ярьсан. Одоо тэгээ тэр нөгөө Гаявцар, Бүдбацар, Мэжид Дорж, Ганбаатар, Батцуур 5 улаанаас болсон байна.
Ховла. Бүгдөө. Тэгээ одоо хоёр эмэгтэй, тэдний хоёр эмэгтэй дүүлдсэн байна. Тэр биш байна уу юу? Одоо тийм л Айдаа бол сайн мэдэх ёстой. Тий, Тэр мэддэг чинь тэр чинь. Айдаа чинь тэднийг бас ярьдаг байсан байх уу? Тэр бацлаа энэ төр гээд. Тэгэхээр бацлаа самган ч юм бол биднийг бас тэр одоо сонгоны сургуульд байж хахад нягтлан гээд наашаа шилжиж ирээг байхад бид нар яваад орнох цуцаа хоруу цуцаа их шар одоо хожир гитсэн байдаг мэл гэнэ гамбирхийн. Тэр гамбирнаас одоо хөөгн. Тэр огшин болоо бидэнд их сайн байсан. Тэгэхээр ярихан байхгүй бидэнтэй холбоотой байсан улсууд байгаа. хоёрын төрөл юм шиг байна. Мэжид ч сүүлд нь сонгонд очиод та нартаас долгоод яваад байсан гэсэн биз дээ базарлаг хөхтүүд. Мэдээд юу? Тэ? Тэгсэн. Тэгсэн тэдний чи би бас тэгээд зөв тайлбар өгч чадаагүй тий. Тий. Жүүжгээ Чулуунбаатартай би энэ тэр 57 дээд тэр ирсэн гэдэг л шүү дээ. Тэгэд ирсэн тэгэд одоо энэ жоохон насан тогтохт бас жоохон байсан юм аашаа юм. Жүүжгээ чинь нэг жоохон байшинд намайг ингээд ацарнаас хамаагүй татаал бариад ингээд орилуудад ингээд байдаг нөхөр байсан л да. Тэгээд хөргөчлийн хүүхдүүд юм байх шүү дээ. Тэр Манай аавын налах руу Тийм байна. уурхай руу явах гэж байгаа юм уу? тийм. Манай урт дээр байсан. Жүүжгээ Чулуунбаатар хайдаа хоёр явах гээд байгаа болтой нэг хонь алаад нэг шууц хийнэ нэг байдаг. Шууц хийгээд нөгөө тэгэхээр ч одоо мах болдохгүй 100 бол мах лидний санагдаад байхгүй юу? Шууцл хийгээл би идмээр байдаг нөгөөдгөө зөөхгүй ингээд хуураад л тэгээд жүүжгээ айдаа хоёр гэрийн сүдэрт суудсан. Тэгсэн. Тэгээд намайг очиж байгаа жүүжигт нэг тийм ингэ чимхт барьдаггүй байсан. Яг шокч. Ууцгаад асуусан байна. Тэгээд байдаг тэгж байгаа тэр хоёр мороор явцсан юм да одоо мороор тэр хаагурах гэдэг гэж явсан юм байгаа юм. Энэ завхнаар даарч налаах руу явж исэн юм уу? Тэгсэн. Анийгаа одоо танд энэ одоо манайхны хойч үеийн хүүхдүүдэд Хэний хүүхдүүд манайхны одоо энэ хойч үеийн залуучууд цахимаар бас зөвлөмж болгомоор юм юу бай? энэ хойд үед одоо захимаар юм юу л байхгүй юу одоо хүүхэд. Энэ одоо төрөл төрсдийн түүх хэрэгтэй байна. Энэ малаа энэ Сэдэнбулын мөрөөр одоо малаа сайхан малж энэ малгүй амьдрахгүйгээр өстэй Монгол улс. Мах идэхгүй хүн алга. Одоо ер нь цагаан юм өгсөн хүн одоо буян ажиллахаар байна. Одоо малаа бүгд хүн дээр л Сэдэн болоод одоо тэр элтгэл нь данал малын тухай байсан шүү. Ер нь одоо тэдний тэгээ дээдэлж явах хэрэгтэй байна та ер нь. Ер нь одоо Сэдэн бол гэж хүн чи ховор хүн ухаантай хүн байжээ. Та одоо дандаа адуу хариулж ийсэн, өхөр хариулж ийсэн. Одоо адуунд явж яхад, өхөрт явж яхад өдөр ухаандаа ирээд өдөр ингээд одоо хоол идчихсэн, ундуужсэн тийм түүх байхгүй биз дээ тийм ээ. Өглөө усаад явна. Өглөө усаад явна. Тэгээд тэрүүн явахтаа юутай явах хөөхтэй? Юутай л явах шүү дээ. Ээзгүй цагаан тос хоёртой л явах шүү. Юу ээзгүй эдэн цагаан тос гөлхөн жаахан. Одоо бүр сайн одоо мэлийн юмтай баян айлал хоньны сүүл өгөн өөр юм өгөхгүй. Тэгэл тэр нэг ганц нэг сүүлдээ онцжсэн юм байлгүй тийм мал зэгтар гарч. Одоо би бодлоо. Одоо манай ээж амаа. Одоо амбаа хоёр одоо их он тустай. Хүнд одоо юу л байдгаа барьчээд ийм хоёр хүн байж. Тийм байж. Тий. Тэгээ би одоо амбаага их дурсдгийг, ээжигээ их дурсдгийг. Одоо энэ хоёр бол ингээд биг дэвтэр бол ялгаа байхгүй. Одоо тэр эдний дорн би тэдний хүүхэд, биг манай дорн энэ манай хүүхэд шиг ийм нэг сони улсуу байлаа шүү дээ. Бодоод Намард байгаа шиг одоо нэг хонд хөөрөх юм бол нөгөөдгөө зайлбаргүй Зал тий. хөрхөөс явах. Тэгээд манайх одоо хизээнээс нааш манай одоо адуутай одоо жил болгон гүүэрж яадаг. За тэгээд дараа нь нэгдлүүсээ данинга одоо хариулаад бас л тэр гүүэрх уламжил тасраагүй.
За тэгээд одоо 100 болгон тогоо нэрдэг. Тийм байлаа шүү дээ. Тоогоор гэснээр хэлжсэн. Тогоо гэх нэр нь за хүүхдүүдэнд одоо тогоо нэрх ажил бол бас их хорлонтой. Югаар хорлонтой бидний түүсэн түлший чинь тогоо нэрээ дуусгах нь тогоо нэрхэд маш олон ус зөөн. За тэгээ тогоо нэрээд гарсан архи чинь томчууд уучаад мордоо юм шүү. Тэр бол бас эвгүй ажил байлаа шүү дээ. Тийм ээ. Зөвхөн ээж багвантаа ирэхэд авцсан гэр төрөө. Ээж араас нөгөө. Тэгээ манайхан чи тогоо нэрхтээ цоргоор нэ. Цоргоор нэр чи одоо эхний хоёр ус авах нь хамгийн аавтай ийм байлаа шүү. Тэр вагон манай Нармантрын одоо байгаа гэ. Тийм үү? Йоо. Тэгээ байгаа. Вагон Багван уу? Нэг талын жоох имтэрхий билүү? Архины хоёр сав байсан биш. Багван галун гэдэг. тийм. Тэр вагонд байж байгаа юм. Тэгээ хөдөөш одоо архихэд одоо улсууд архинэхэд байхад тэр архиа нуудаг бас нэг арга байсан биш. Аргал доогоор байж хийчдэг. Гараа гадаа тэр нэг гинж олохгүй. Тийм нэг бас байсан ба. Ээж нөгөө цагаан сар болоод ингэн одоо гоёж байгаа юм байлгүй нэг бурхан дүү тийм ээ? Тийм морьтой. Морьтой. Энэ танайд бурхан байсан юм шүү дээ. Морьтой бурхан. Монхор лүндүүл ямар лүндүүл? Тийм хүн зурж өгсөн юм аа. Одоо орогдоод хор зурж өгсөн юм гэж ярьдаг гэсэн ээж. Тийм. Тийм. Тэгээ танайд тийм бурхан байсан байгаа. Тийм. Одоо манай тэр уушруу цав цагаан бол. Тийм одоо манайхны бурхан хадган дээр зурцсан байсан шүү. Тийм. Хадган дээр зурцсан. Тэгээ энэний чинь тодорхой чадахгүй юу гэдгсэн. Шодохгүй энийг хүчрэхгүйгээр юм байна гэж. Манайхны бурхан гээд одоо тэр ногоон дэрх гинөө хайг байдгийн байлээ. Тэрийг би өстө мэдхгүй юм. Харин тэгчи тэр айл болгон бас тийм бурхантай байсан. Тий. Надаа танахыг би сайн санаж байгаа тийм одоо морины зурагтай одоо хитэн чимэр байсан. Тэрнийг заавал цагаан сараа гаргаж зүүдэг. Тэр тийм орогдоод зурж өгсөн юм аа. одоо үнтэй тийм ажиллаа. Тий. Тэгээд одоо гэхээс одоо бас шунлагууч байсан одоо л хизээ нүг гэсэнтэй та нэг азаргаад нэг жороо бардаахтай. Одоо ирээгүй юу? Би тэр Закумандлаас бүр хангайд хүрээдсэн нутагтаа хүрээдсэн шүү дээ. Одоо шиг. Тэгээд нэг 100 болцсон энэ адууны эзэн нэрж байгаа юм гээд увсаас ирсэн юм гээд нэг хүн ирээд тэр жороо бардаагаа өглөө би авсангүй гэж та нэг тэгж байгаа. Тий. Тэр одоо бол хизээний арилжаад үед болсон. Тэгээд тэр тэгээд одоо өгчл байлаа л да тэр хүн. тий хүү нэр. Сэний шүү. Би одоо тэр унагда даагыг авцсаж явахгүй. Энэ нэг юм. Манайхан нэг таныг одоо хориулж яхад нэг жороо цагаан мөр ганцаараа гүйж ирээгүй. Тийм ээ. Тэгээ тэр ирэн сүлдээ яасан тэрнийг эзэн нэрсэн үү? Олоогүй хөө. Намын даргын хүүхэд унаал энэ тэр. нэгдлийн даргуунаад байдаг тийм ээ? Тий. Жороо цагаан мөр томоогүй юу гэдэг байхгүй юу? тий. Тий. Томоо наадагсан томоогүй мүү гэж. гэж асуусан гэж. Тэгээд Монгол хүн үгүй Номхой юм уу гэж аа. Тий. Одоо номхой мүү гэж яах вэ? тий. Томоо гэсэн чинь номхой муу гэсэн. Тэр одоо намын дарга гэж хүнтэй хүн байлаа. Давг зүлтэм гэдэг тоглохоор нөхрөө байгаа юу? Давг зүлтэм. Тий. Намын дарга. Тэдний угаадаг гэж томоотой юм уу морь суун энэ гэж ярьдаг гэдэг. Тэг хөдөөний хэлж одоо өгөр мэс хиллэг болж сум дэя шүү гэж яахгүй. Сум дэя шүү гэж. Тий бас. За би энэ үн дээр яг нөгөө шомбон гэдгээс хойш 5 үе шомбон нохоо нэгдүгээр. Тэгээ манай цэтэйгийн үед бол энэ шомбонгийн хөвгтүүд цэгмэд тэгээ цэтэй өдрөгч долгор за цэрэн бүжид цэрэн дэжиж байж магадгүй сэмлэж байж магадгүй манай хоёр ахын ээжүүд байгаа. Тэгээ эднүүдийн 3 дахь үеэр одоо бидний үе. Тий. 5 дахь үе бидний хүүхдүүд. За бидний хүүхдүүдээс цааш бол одоо өөрснөө дэлгэрүүлж явж болох юм. Энэ үн дээр заримуд нь бол бас жаахан алдаатай болсон байж магадгүй. За Чулуунбаатар жүжигийн хүүхдүүд насан турш тоос устд нь ороогүй байгаа юм. За энэ айдгийн одоо жид айдгийн энэ хүүхдүүд бас энэ дээр уг нь орох ёстой бас бичигдсэн. За энэ үнийг цааш нь өшөө боловсронгуулгаад дэлгэрэнгүй бичих юм бол зарим нэг нэр бол арай ташаа бичигдсэн байж магадгүй. За манай
энэ хямраа гэснээс хойш бидний удам дотор одоо бас засаг төрдөө гайгүй сайн ажилласан ийм усууд 3 хүн байгаа. Одоо манай галинд байж философи хооны доктор гавьяа тогч болсон бай. Хямраагийн хүн дотор гавьяа жүжигчин насан тогтох байгаа. За физикийн шинжилгээ ухааны доктор төгөлдөр манай хөөхд байгаа. Ингээм 3 хүн байна. Одоо тэгээ цаашаага манай Чокагийн нэг охин байна. Тийм ээ. Тэр Америкт одоо магистрийн зэрэг хамгаалсан гин тэр удахгүй болохоо. Тэгээд манай Хямраагийн хүн бол бас оюун лугал сууд юм. Ерөн оюун лугал сууд юм. Одооныхоор бол шунал багтаа улсууд юм. Эд хөрөнгөнд толбогдоог одоо их цэвэр байгаа улсууд. Бид нар чинь. Энэ тэгэл одоо ямар ч байсан л амэмэ даагаад амьдраад явж байгаа. Засаг төрдөө үнэлэгдээд тэр муу юмд холбогддог манай Хямраагийн ийм улсууд юм. Манайхан дотор ч одоо хамгийн их олон өрөөхтэй улсууд нь Божа сахиа бидний одоо хамгийн том авга гэж болж байгаа юм. Хүүхдүүд аваад явахдаа энэ 5 үеэс хойш өөрснийхөө дэлгэрэнгүй болгоод тэгээд аваад явж цааш нь бол бас бидний ийм удаан хугацааны ийм улсууд байд юм байна. Энүүтэйгээ танилцах төрөний галимдын гэлдгээр нэгэндээ нэг тийчээгээ тэтгээд байхгүй ч гэсэн нэгээ мэддэг ойлгодог. Бас нэг их ураг ойртох юм бол яана гэдэг үлээ тэрийгээ бас мэдээд байх. Ийм хэмжээний болох юм гэж одоо нэг юм гэсэн. За энэ дигээ ийм юм. Игдээ бас сайхан ажил болсон. За энүүн дээр нөгөө лоднын манай ургийнхан уулзахад манай чойдчойдын Бакку Бацая маш олон зураг авсан. За тэр зургнуудыг нийлүүлээд энийг одоо бүснэгтэнд оруулаад өшөө одоо айл болгон өөрийнхөө хүүхдүүдийн мэдэхгүй нэрийг тодтогоод ингүүл ямар ч байсан одоо бидний 5 үеийн түүх бүтэн болох гэж байгаа. За тэгээд 5 үеийн түүхээ ингэж бичих учрыг сая бэлтгэллээ. За бидний одоо ахтын улсууд чадхыгаа хэрэг бидэндээ тусалж, минь тустай явж, халуун сэтгэлээ нэгэндээ дотсож явах хэрэгтэй нэгдэх юм. За хоёр дахь юм одоо ингэж бидний хүн шуугантай, бэрхшээлтэй, урд өмнө өмнөөс тааж болохооргүй энэ нийгэмд амьдарч байгаа улсууд сусоордох юм аюул бас тулгарч болно. Энэ хоёр дахь юм. За гурав дахь юм бол сая бигцгэллээ. Манай Хямраагийн дотор ямар нэгэн тийм бусдад хор хөнөөл учруулж бүр одоо тэднийг охироож ийм муу мухай үйлдэл хийсэн хүн байхгүй. За энэ ариун сайхан нэг тэрийг хадгалж явах явдал бол өнөөдрийн бидний хойч үеийнхний одоо нэг ёсны амьдралын утга учир өсөө бутгаараа бол за зүгээр ахын хүрээнд бол одоо бидний амьдралдаа өгч байгаа хамгийн том тангараг байх болно. За бидний үе бол өөрийнхөө хүнийхээ үргийг ямар нэгэн хэмжээгээр биелүүлсэн. Одоо цаашдаа биелүүлэх болно. Тэр нь ямар учиртай гэхээр одоо улстай хийдэг хөдөлмөрөө хийгээд авдаг цалингаа аваад нэр төртэй сайхан амьдрсан явдал бол бидний хүнийхээ өмнө хүн зориулалтынхаа өмнө үргийг биелүүлсэн гэж Ахмад үеийнхэн биднэр нүүр болдом хэлнэ. За дараа үеийнхэн бол бас л бидний шиг ийм нэр төртэй сайхан амьдраасаа гэж бид нар одоо чин сэтгэлээсээ хүсэж байдгийг одоо энэ Ахмадуудынхаа нэрийн өмнөөс гэлж байна. За яагаад төлөөлж хийж байгаа вэ? Одоо бидний одоо энэ миний мэрэгжил, миний амьд зуудаг юм бол одоо ярих юм аа. Тийм учраас би өөрийнхөө мэрэгжлийг ашиглаж энэ хоёр нөхрийнхөө бодож байгаа бодлыг төлөөлүүлж арай зэгцтэй илэрхийлж байгаа юм шүү. За миний хувьд бол 1966-65-6 оноос эхлээд би 1-р анги төгсөөд нэг гэртээ байж исэн. Наг зөвөө эмээнэр завхан явна гэдэг юу яагаад хоорондоо яриад тэгээ намайг авч явах болсон. Тэр үеэс эхэлж одоо завхан нутгийг анх зорьсон одоо тэр нутаг орныг одоо өөрийн талаас нээх тэр ажил эхэлсэн юм аа. Одоо тэр
нөгөө цагаан онгоцоор л одоо өвөө мэтэгэд очиж илээ шүү дээ. Очоод тэр цэцэн уулын юунд аймаг дээр угаад аймагаас цаашаа ногоон онгоцоор цэцэн уул руу очоод аминга тэндээс хөдөлгөөнөөртэйгээ анх ирж уулзаж тэр цэцэн уулын төвөөс ирж авчаа. Тэр үед одоо би яг л энэ урд давааны өвөрт нөгөө надахын урд гал дээр нөгөө Намхаа Нямбо Ная гэдэг хүн байлаа манай. Тэр ахындаа очиж нэг адуумал нэг ганц 2 морь ундаг барьдаг нэг тийм л ажилтай байсан. Тэгээд тэр маань нөлөөлж Анингагийнхаа тэр авчирсан хөдөлгөөн морин дээр онж анх сууж яваа тэр сонгон сум руу гарчаалаа. Тэр үед ч одоо 100 танах чинь хаах нь байлаа. Бас охиныхаа ардл байсан баг. Тэгсэн санагдаж байна. Тэгж анх очиж ирсэн маа би. Тэгээд тэрнээс хойш би одоо 3 жил дараад очихдаа эхний 2 жил бэбитэйгээ уцаад сүүлийн 1 жил гантвтайгаа уцаж ингэж ирж завхан нутгийг одоо үдсэн харснаа одоо тэгэл дүүнэртэй эргэж ирээд ярьдаг. Тэр ярьсан яриа маань нэг сар үргэлжилдэг. Эдгээр чинь гайхдаг ямар сони ямар гоё юм. Тэгээ одоо нөгөө дүүд маань одоо би ганц 2 нутгийн нэр хүмүүсийн нэр одоо тогтоосны учир бол тэр хэрвээ би тэр үед яваагүй бол юу ч мэдэхгүй байхгүй. Одоо энэ үлдсэн дүүнер банд гэдгийг. Одоо би тэр одоо юу ч мэдэхгүй ч одоо ингээ та нарын одоо ах トゥ гэдэг ингээ уулзахаар одоо ингээ хэлэх юмгүй одоо ингээ байж яхамаа гэдэг. Нөгөө дүүд маань жоохон гомдсон маягтай ингээ насны эцэст нэг ийм үг сонсдог. Одоо энэ бидний ярьж байгаа энэ хиймэр овгийнхаа энэ ах トゥ нэрхаа одоо бүтээсэн энэ одоо төрөчийн энэ тодруулсан энийг одоо өргөжлүүлэх энэ ажил дээр би одоо ууггүй ажиллана гэдгээ одоо амлаж байна. Энэ хүүхдүүдэд бүгдээр ингэ бичиж өгөхгүй бол одоо эдгээр ч яаж өгдөгөө бид нар ч бас өөрсдийнхөө дүүнрөө хүүхдийг зарим нэрийг мэдээчгүй л явж байгаа шүү дээ зарим нь. Тэгээд үннийг хэлэх. Тухайн үед одоо нөгөө энэ ог юу гэж нэгээд аагдаж яснаас болоод энэ өчнөө жил бидний чинь одоо энэ юм хаалттай янз бүрийн юм мэдэхгүй явсны энэ уршгаар л одоо ингээд мэдцэх гээд байгаа. Тийм учраас энэ пэс энэ утас юм бүтсэн дээр бүгд л одоо ерөөсө гар үе оролцож үр хөвгтэйгээ нийлж энийг цааш нь лавшруулж та нарын энэ хийсэн бүтээснийг өргөжлүүлнэ гэдгээ одоо андгаална гэдэг юм уу та. Тийм үүрэг авч байна. Тэгээ хүн бүрийн хүчин зүтгэл байж ижил энэ ажил үнэн бодтой сайхан бүтэн штэ. Тийм учраас ингээд цааш нь өргөжлүүлнэ гэдгээ хэлье. За өнөөдөр одоо 2024 оны 1 сарын 28-нд их гоё баяр баясгалантай их ажралтай өдөр болж байх шиг байна. Анхандаа яг ингэж гэж мэдсэнгүй аав маань нөгөө хөдөөнөөс ирдгүү хүн байсан. Тэгээ энэ жил энэ дэрж өвлжлөө. Би хаан жоохон бас жоохон ядангу болоод. Тэгсэн чи одоо аавын дүүнэр ирнэ гэж өнөөдөр тэгээд байсан байхгүй юу. Тэгэхээр заа нэг явуулсан юм хүн бэлдээд одоо эргэж ирж байгаа гэсэн чи харин одоо манай аавын том ах жидгар гэж хүн байдаг. Тэрний хүү пөрүүдэрч гэж хүн байдаг. Пөрүүдэрчинхүү баасан дэрж гэж хүү байдаг. Энэ баасан дэрж хүн одоо ингээд телевизэд ажилтдаг л дуулаад байдаг бас нэг бас өдрөлгөнөх биеинтэйгээ уулзах юм биш гэсэн бүр бичлэг хийхээр болоод ингээд ороод ирсэн юм байна. Тэгээд одоо бичлэг хийгээд энэ ах トゥ нартайгаа сайхан танилцаад ах トゥ нартаа өөрсдөө бас мэдүүлгээд ингээд үлдээхэд бид одоо ингээд яриад одоо манайд сууж байна. За тэгээд би бас сонирхолтой ганц 2 юм яриа гэж бодож байна. Энэ манай аавлаа энэ дүүг бигдэж байгаа гэрлүүлэх чинь ингээд одоо намайг нэгдүгээр ингээд орж явахад бүр шинэ гэр бариад өчнөө юм бэлдээл одоо тэр үеэр бол хурим их гоё соёлтой хийж исэн юм байна. Тэгээ би тэр их дурсдгийг. Одоо аав хүн бас дүүгээ бүтнээр энэ гэр орон төхөөрөөл гэрлүүлээл тэгээд идэг хүн бас байдгүй байсан санагддгийг. Би тэг чи хүүхэд бас нэг сайн юм мэдэхгүй. Тэгэхээр тэр үед бол айгуу сайн мэдчихсэн. Тэгээ манай бэбигийн авааг юу яажсэн юм аа. Досонгоос бас холоос л авцарч ийсэн. Тэгээ би бодод одоо яаж авцарч хийж ийсэн юм бол доо гэж бас тэр үед бодод би тэрийг мэддэггүй тэрийг одоо энэ сум байгуулагдсны 100 жилийн ой гэж байгаа. Тэр баяр ойдоо тохиолдуулаад тэрний өмнө одоо хиймэр овгийн одоо Ахмад Настангууд цуглараад одоо ингээд ургийнхаа өөрснийхөө ураг ахтуу төрөл садангаа мэдэлцэх өөрснийхөө одоо амьдрч болсон амьдралын баялаг тусдаг түүхээс одоо хойц бидэнд одоо сургаалаад одоо явж ясан одоо хийж ясан ажил үзүүлсэн амжилт төвтрээ ярьж байгаа нь одоо сайхан басарч байна. Би бол одоо энэ хиймэр овгийн нэг хүргэний байгаа.
миний одоо өөрийн гол мэргэжил бол цэргийн хүн. Цэргээр базараад тэтгэвртэй гарсан. Одоо тэгээ яг гэртээ амралтынхаа өдөр одоо адмаавга асаасан шиг ийм их ажил хийж энэ да. Манайх бол 3 хүүхэдтэй гуруулаа одоо тусдаа гарсан. Одоо нэг 302 ачтай болоод байна да. Би гандиос нэг масуумар санагдаад байна. Гандиу нэг би л одоо арганд орцсон л явсан санагдаад ах юм. Тэгэл гандиу тэмээ хөтлөөл яваад байдаг байхгүй юу? Тоолнуулаад тэгээд гандиута гэрээ сандан мөгөдийг асуусан санагдаад. Тэр хизээ юм бол хаанаас хайш нүүжсэн шүү дээ лав. Нэг тий. Тэгээд би арганд орцол явдаг байсан Одоо юм санагдаад. бол би эдний очин. Тэгээд эднийхийг нүүл гэж явал би тэмээ хөтлөөл. Тэр Хаанаас хайш нүүжсэн Түрэн бэ? мөртийн караар давж явсан юм ааши. Тэгсэн би нэг дуулж явах юм аа. Одоо дэштой цаасрын цогцмоо гурав тэр арганд явж ирсэн. Би арганд явж мэдээд байгаа. Дуулж явсан. Тэгсэн би дуусал энэ гурван киндийн гандуу дуулаад ирнэ гэрээ санаж байгаа юм шиг байна. Тэр асуусан аюу сайн мэдээд хариултыг юу мэддэг байхгүй. Тэгээд одоо миний нүдэнд харагддаг шүү дээ. Гандиу ингээд аюу алхаад мань тийм арган сууц ингэж алхаад одоо даар зүдүү байсан юм. Тэгээ байн гандиу яаж явж ийм гэж хараад явган шүү дээ. Явган яваад байсан мэт дээ мөрт юм уу? Сонж байгаа шүү дээ. Тэгээд дуулаад авахгүй юу? Тэр энэ гандиу гэрээ санд юм. Хаанаас ирсэн болов Нүгэл ингээд тэмээ хөтлөв. нэр тэгдэг байж тэгж болдог. Лаасрынхөө хөрөн болоод тэгэхэд бас залуу байд. Тэгсэн дээр чулуугүй отгой тэр дуулаад тэгсэн би л бас тундаг өвшөөрч. За би гавьяатгүй ч гэсэн эднээс дутуугүй дуулнаа гэдэг. Тэр чинь Агаас дуусах. тэр юу Тэр чинь ярьж сайн байгаа надад. Аа биш. Галинд чулуугүй хоёр гэж ирээс ялгахгүй тэр юм дуусаад санаад ярьж байгаа. Тэр хоёр нь дуусаад. би ч одоо энэ одоо эдний жил гаргийн байж байгаа оюутан багтаа эдний баян очиж эдний ээж аваалтай бүр үеийн юм шиг юм ярина штэ. Тэгэж очиж байж байгаа би чи нэг энэ гадаа суух болоод энэ асуу төрн хийдэг байхгүй юу? Тэгээ отод төрн хийхдээ яасан гэж эдний аавс гарсан. Одоо эдэн чи тэгээ ойр дотн байхаас ч арга байдаг. Угаасаа ойр дотн гэдэг. Тэгээ эдний хааш чинь одоо намайг аваад тэнд одоо хормоо хийсэн чинь нэрэ чулуунгүй тэнднээс босч ирээд дуулаад байдаг. Манай гандуу эндээс босч ирээд шүлгээ уншаад байдаг. Нөгөөд ч одоо бүр ингээд бараг ингээд уралдаа бүр хажээ болоо. Тэгээ тал хаваагдаж хөрөмчин бүр амар нүсэр аяйгүй гоёсон байхгүй. Гандууяас аяйгүй над ердөө дутхгүй. Дуучин чулуугүйгээ дутхгүй. Дуучин чулуугүй тэнд дуулна эдний талаас дуулж байгаа заа юу. Манай талаас болохоор гандуу үгүй хэлээд босч ирээд шүлгээ уншина. Тэгээд сайхан хөрмөлжсэн чи одоо хитэн ч оноо мэдхгүй юу. 87 онд манай хурмаа хийжсэн. 87 онд намрын дүнсрийн 17 гээд сайн өдөр хийжээ. Яг тэр ихнэр авахгүй налах явсан. Ямар өдөр байна гэдэг. Өдөр амар сасавч. За. Тэгээ манай одоо тэр сая хин ярьлаа та аав ярьжсэн тэр Иван гэж тэр машинаараа нэг авч ирсэн. Технэр авч ирж байгаа. Тэгээд ирээд хөрөм хийгээд тэн дээр одоо нэлээ 2-3 хоног хөрөмс юу найр болсон шиг санагддаг. Тий. Тэгээд юусоо нэг талаас чулуунгүй авах бас чилдэг чулуунгүй гэж одоо миний авах л да. Тэгээд аваач чихэн гэж яаж байгаа хүн оронд явцсан. Нөгөө талаас гандуу босч яг ингээд хоёулаа хоорондоо чарманууд хэлж байгаа. Шүлгээд үлддэг дуугаад дуулдаг. Манай найрыг хөвжөөж ямар сандаа надтай цуг ирсэн манай цэргийн ангийн миний хойно сурч ирсэн найзууд ирчээд энийг танаа энийг дуулаад байгаа олцолгоотой хүн юм хаанх юм байна. Наа чи манай хадам ах байгаа штэ. Манай хадам аавын дүү байгаа гэдгсэн чи. Тийм үү энэ юу хийдэг юм бэ? Цэргийн сургууль багшилдаг юм аа. Наа чи философи багш байхгүй байдаг гэсэн. Буугаа санахгүй байгаа юм байг та тэгэхэд тойл олохгүй нэг тойл тэмэрч ирж ирсэн биз дээ өглөө. За одоо нэг юм гээд. Санагдаад. Одоо төгөлтэй ярих гэсэн. За би эхлээд Ахгүй энэ. Энэ манай Дахай аймгийн сонгон сумын одоо 100 жилийн гоё тэмдэглэж байгаа бүхэн мэдж байгаа. За энэ манай сонгон одоо сонгон сум одооний хэлдгээрээс оюун лүгсүм. За миний мэдж байгаагаар манай сонгон сумаас одоо цөмийн бийцхийн 3 том эрдэмтэн төрлөө. За анхных нь одоо тэр Бөөхөр өөлөгийн дүү Батсуур гэдэг хүн. Монгол Улсын их сургуулийн орлогч захирал одоо цөмийн бийцэгт анх удаага Монголоос мэрэгдсэн хүний нэг байсан баг. За хоёрдугаарт нь биднүүдийн багш байсан Намсайжийн Ганбаатар гэдэг хүн. Одоо Буноод суусан бас одоо эрдэмтэн байсан цом эрдэмтэн. За тэгээд дараа нь одоо миний мэдхээр бол манай одоо энэ төрлийн хоёр төрлийн манай төгөлдөр Америкийн нэгдсэн улсад очиод
Одоо зүгээр нэг пиццгээр биш одоо цөмийн пицц гэж одоо юу гэдгийг одоо энэ материалын бодиттой байгаа юмны хамгийн нарийн нандин зүйлийг үзэж шинжилдэг ийм шинжлэх ухаанаар цул хамгаалсан хүн. Одоо бид нэр залуу үедээ бид нэр бас энэ төгөшөө та нар хэдэн ном шамтаарэ гэж захимаар ингэж санагдаад байж. Одоо бид ингэж төгөөгөө говгийг сонсё. Баяр тий. За би Хиймэр овгийн одоо 4-р үеийн хүн бол таалаа тий. Би живийн төгөлтөр гэж хүн байна. Би ч тосон зөнгөл төрсөн. Тэгэхээр сонгонлууд ер нь их явж байгаагүй. Тэг бүр түүрэл санаад байдгийг. Тэгээд дараа нь 7 настай байхдаа Эрдэнэт рүү нөчихгүй. Тухайн үед чинь баг байхад тэг унаад тэрэгч байсан биш тийм ээ. 90 онд дөнгөж гарсан тэр үед хэцүү байсан учраас ерөөсөө сонгож явж байгаагүй, тосон ч явж байгаагүй. Тэгэхээр ерөөсөө аавын талын хамаатнуудаас нэлийн хол миний багнаас өнгөрчихгүй. Тэгээд нэг хамгийн анх танилцсан одоо хүн гэх юм бол одоо аль ах байгаа байхгүй. Одоо хөшөөж ир манай аав ээжийн аав ээж хоёр дээр 100 болгоо очино. Очиж ямар. Тий ямар. Тэгэхээр гадаах 200 очсон тийм ээ. Тий 200 очсон. Тэгээд гадаах яадгүй гэхээр өглөө босоод ном уншина. Яг л тодорхой цагт номоо уншаад дуусгачаад тэрийг хаад тавьчаал тэгэл заа нэг хонд явчаад ирэхүү тэхүү ингэхүү гэж тэгэл явдаг гэж хэлээ. Тэг тэр үед одоо яагаад ч тэгсэн гадаах нэг над нэг ном бэлгэлчээд явсан юм аа. Ногоо ном тий. Та одоо санаж байна уу? Үгүй. Ногоон тийм Орос тий. Монгол хэлний тод өчиг. Тий. Би одоо тэр хөдөөд юм үзэж байгаагүй санагдаад байгаа байхгүй юу. Тэгээ намайг сайн ном сураарай гэж өгчээр явж исэн. Тэгээд гадаахаас ном яаж сурдсан бэ гэдгийг бас анх харж ил байсан л дээ. Ингэж юм сурдсан байна гэдэг. За тэгээд дараа нь яг хотод ирсэн. Тэгэхээр тэрнээс хойш яг аавын одоо хамаатнуудтай нэлийн бас нэг ганц нэг орж гараа тий. Эсвэл ахад нэг хаяа нэг гэдэг болоод орж гараа тий. Энэ айлтай танилцсан гэж ярьчихгүй. Тий. Ер нь бол тэгэхээр жоохон одоо тэр бол буруу шилдэ нийгмийн гэх юм уу тий. Газрын холын асуудал واخгүй тий. Газрын холын асуудал тий тухайн үе тий. За тэгээ өнөөдөр их сайхан өдөр болж байна. Яа хань хэрүүлж байгаа нэг их жаргаж байгаа хүн гэж боддгийг. Тэгээд одоо нэг хэрүүл орол бодоод байх юм байхгүй. Хойно хараад. Тийм шүү дээ. Байгалийнхаа гоё сайхныг хараад. Тэгээд ингэ сэтгэл амар ингэ явж идэг. 10-аад өгсчөө төгөлдөр нэг 100 бүтэн хойно хариулсан. Явгал явдаг юм нөхөө. Явгал хойно хариулаад ирнэ. Тэгээд 10 хойно тэгээд би одоо боддог байхгүй. Мал дагсан хүн нөгөө булган сүлтэй шиг хойно хариулсан хүн болоо тэгэж муугаар өгдөг сайн л явдаг юм байна. Тэр хойно хариулаа явж байгаа хүн ихэн боддог юм байна. Ер нь одоо Намхайн Баатар ч ямар ч сургуульд төгсөөгүй хойно хариулсан хүн тэгэл энэ яаж сайхан ярьдаг үлээ ямар ойлгодог үлээ тэр бол мундаг амьдралын том туршлага. Тий. Тэр том туршлагыг бол тэр нэг жил нэг зуны хамралтаар хойно хариулсан бол их бэлэгшээж өгдөг. Тэгээд миний ч одоо мундаг хүн байсан байх лээ. яг сургуулаа анхны ихтэй сургуульд төгсөнгөр бол Ленинградын нисэх актад төгсөн одоо нисэх бодол дээр инженер хийгээ байж явах хэрэгтэй хүн байхгүй. Тэгсэн чи тэрийг хайчаад Америк руу сургуульд яваад доктор илэр хамгаалч чадсан. Тэгээд хүнд бол ерөөсөө сүүлийн үеийн ирээдүйн бидний хүүхдүүд сурахын төлөө зүтгэх юм бол ямар ч амжилтанд хүрч болох юм байна гэдэг нь бол бас хямрогоход бол одоо бас санмаар бодмоор юм байгаа юм. Зорьсондоо Den зорьсондоо хүрч болно гэж. Манай төгөж мундаг би арин гэж штэ. Нэг Улаанбаатарт би чинь бас нэг 5-6 жил сурсан штэ. Дандаа хүүхэд гаргаж сураад яваад байдаг. Тэгээд бэбигийнхээ дандаа дайрал явдаг байхгүй юу чинь. Онгоцоо орж өгөн дайр машинаар ч өгөн бол болсон юм чинь. Тэнийг дайрал ирсэн чинь нэгдүгээр нэг тарцсан байсан төгөлтэй. За тэгээ намар би чинь одоо жирэмсэн ирсэн байгаа. Тэгээд би арай оройхон буцаж ирсэн нот руу. Тэгээд бидний хамгаалах хүчээсэн чинь нэг өрөөнөөс гүйж ороод нэг юм хэлээд бичээд. Төгөө миний юу хийж байгаа гэсэн. Нөгөө өрөөрөө гүйж ороод эсаасаа сараа тэрийг чэйлчаад нөгөө өрөөнд очиж чээж ирээ тэрийг бичдэг чи. Тэгээд дахиад гүйж ороод нэг үг чэйжчаад тэрийг ирээл нэг өрөөнд дотор орж бичдэг. Ямар айхтар ингэж одоо нэгдүгээр хүүхэд одоо өөрөө бие дагаад ингэж тэр чинь нэгдүгээр дуунс сураад хоёрдугаар чэйжээр бичиж сураад байгаа. Тэгээд би төгөө угийн нэгдүгээр ингэж байхдаа тийм бие даасан хүүхэд байсан. Ер нь тэгэл бие дагаад сураад явдаг хүүхэд юм байна. Тэгэл ийм
өндрийн өнд хүрсэн гэж боддог ш дээр. Тэгээд эдэн дээр тэгээд юу гэж жоохон багтаа өөрөө би даа тэгээд хичээл хийгээд байсан байхгүй. Тэгээ бас санахгүй. Нэг удаа ирсэн чинь бэбэ ярьсан чинь өө нөгөө төгөлдөр нөхөр чинь хүүртгээ мартцсан гинэ. Байхгүй болсон юм шиг байна. Чи нэг байжсэн. Хаяа ирэн. ингээд 2024 оны босгон дээр 1 сарын 8-нд манай Кемер Овгийнхны Ахмадын төлөөлөгчд за залуу үеийнхэн за манай хүргэн уулзаж сайхан ярилцлаа. За бид одоо анингаага төлөөлөөд бигзийг төлөөлөөд би манай Кемер Овгийнхын 4 гол юм загж байгаа. За нэгдүгээр бид нэр Кемер Овгийнхны нэр тэрийг өндөр тэргэж хүн болгон сая манай анингаа хэллээ. Хүн өөрийнхөө хариуцсан ажилд хариуцсан хөтөлбөрт эзэн байх явдал бол хамгийн чухал юм а гэж. За ингээд Кемер Овгийнхныгаа төлөөлж залуу үеийнхэндээ өөрөөсөө хариуцсан ажил эзэн байгаарай гэж нэгдүгээр хүсье. За хоёрдугаарт бид нэр Кемер Овгийнхэн бие биетэйгээ ойр дотн танилцж ах トゥ саднаа сайн мэдж чадхаараа тусалж за чадахгүй бол бие биендээ халуун сэтгэлийн мэд хүргэж уртудаан хугацаагаар удам угсаагаа залгаж сайхан төрөлсөж яваарай гэж хүсэж байна. За 3 дугаарт нь манай Кемер Овгийнхэн ер нь бас оюунлаг хүмүүс гэж ингэж ойлгож байгаа. За тийм учраас өнөөдрийн залуучуудад бидний хойд үеийг залгаж байгаа залуучуудад хамгийн нэгдүгээр нэг номерын том асуудал бол сайн боловсрал эзэмших явдал. За боловсрал гэдэг бол мэрэгжлийн диплом, сертификатаар хэмжигтэй байсан. Боловсрал гэдэг бол юуны өмнө мэдснээ амьдралд хэрэглэж за хүний мэс чанартай явахыг боловсрал гэж ингэж томьёолдог болсон. Ийм сайхан боловсрал эзэмшүүлэхийг хүсэж байгаа. За дөрөвдүгээрт нь Ахмад үеийнхэн биднийхээ туусан замыг олон талаас нь эрх зүйлэн бодож үлгэрж явмаар юм байвал суралцаж бас шүүмжилмээр юм байвал тэрнийг дутагдлыг тойлж яваарай гэж сургая. За тэгээ өнөөдрийн ярилцлагыг бидэнд хийж өгсөн өмнө сэтгүүлч мэрэгжлийн баасан дөрж за таны нэрийг одоо мэдэхгүй энэ залууд баярлалаа. За бидний гэр бүлдээ ойр дотн хүлээж авч сайхан ярилцлах боломжийг олгосон инх жаргалынхан баярлалаа. За анингаага манай Улаанбаатарт зорин гэж бидэнтэй уулзаж ярилцсан энэ сайхан алтан боломжийг бид нэр байнга дуусаж явах болно. Та нэгтүүтэй баярлснаа илэрхийлье. За. Өнөөдөр бас тийм хэлээ тэгээ хаасан. Тий. За. За. За сайхан боллоо. манай хүргэн гişэргалын одоо энд ирж одоо ингээд миний ах トゥ амрагсадан ингээд ирсэнд их баярлалаа. Өвөө одоо их л баярлалаа. Цөмөрөнгөөс ярилцлага авлаа. Одоо их сайхан боллоо. Сэтгэл их сайхан уужирлаа. Одоо ер нь ах トゥ тэгээ цөмөрөнтэй нууцлаа. Манай гişэргал хүргэн яхамтай хөөрхий амтай лаасраа. Хэрээрээ амьд сууchi нэ. Одоо тэгээд яг сайхан амьдэрчийн гурван хүүхдүүдээ сайхан сургууль төгсгсөн сайхан нийгмийн амьдралыг ухаарсан ийм улсууд байна. Ер нь одоо түүх дурлал яваад сайхан. Ер нь хайван тайван байна гэдэг чинь хавьдгүй асуудал шүү. Ер нь